орчноо бүрдүүлсэн аюулгүй эрүүл бас бизнес эрхлэх боломж дүүрэн бүрдсэн хотыг бий болгодог ийм олон улсын жишг бий. Ажиллаж байгаа улс төрийн шийдвэрүүд, за дээрээс нь засгийн газрын шийдвэрүүд хийхин төлөө бас ажиллаж хувийн эмчилүүдэд дэмжиж ажиллах, хувийн эмчил төр шаардлагатайгаа хөрөнгө оруулалтын болоод бодлогын дэмжлэгүүдийг хөгжүүлэх тал дээр тэгэхээр төр хувийн эмчлийн түншлэл гэдгийг бол бид дараагийн шатанд авч харахад ийм боломж болцоо, хамтын ажиллагааны ийм боломж болцоо байгааг харуулж байгаагаар бол энэ форум бол онцлогтой гэж. Би бол энд өшөө бүр том бизнесийн боломж байна гэж хэлсэн. AH3 хурдны замын тараас давхцаж байгаа ч гэдэг юм уу, тэгээд агарын гол зангилаа бүс их газрын бомбч гэдэг юм уу, ингэж одоо бид нэр төсөөлж байгаа. За ер нь бол ингээд голдоо тэр цайраад байгаа голын хэсэг шүү дээ, хотын шин захиргаа гэсэн тэр бичигний тэр. Энэ жоохон саарл хэсэг нь бол одоо богдуул байхгүй юу? Богдхан уул маань. Тэгэхээр голдоо богдхан уул гэдэг юм үндэсний том цэцэрлэгт хүрээлэнтэй Улаанбаатар хотыг бид ирээдүйд төсөөлөх хэрэгтэй л гэж хэлэх гэсэн. Ирээдүйд. Хотын дарга амар сайхан дарга бит хоёрын хугацаа богинохон 1 жил 1-2 сарын л асуудал байна. Гэхдээ Улаанбаатар хотын хөгжлийн ирээдүй бол урт. Тэр хол хүрэх хөгжлийн гол өндөр хөгжлийн суур болсон хөгжлийн зөв тавилуудыг энэ жижигхэн цаг хугацаанд бид хоёр 50-аад өгчихсэн гэж ингэж хичээж байгаа. Хөгжлийн зөв тавилуудын. Дээрээс нь эргэцүүн орчныг нэг зөв болгоод өгчихсэн гэсэн нэг ийм хүсэл эрмэлзэл бол байна. Тэгээ энэ бүхнийг хийхэд хувийн эмчлэгийн та нар бид хоёртой мөр зэрэгцээд ингээд сайхан хамтарч ажилласаа гэж би бол хувьдаа хүсэж байна. За тэгээд Улаанбаатар чөлөө төс байгуулагдвал одоо аз жаргалтайгаа ухаалаг хот болох. Тэгээд төр хувийн эмчлийн тэр хамтын ажиллагаа гэдэг ингээ маш олон зүйлүүд одоо биднэрт эерэг үр нөлөөнүүдийг үзүүлнэ. Бүр гарцаа байхгүй. Ийм одоо хөгжлийн юу гэдгийг зөв концепт гэж нэрлэдэг юм уу? Хөгжлийн гарцыг өнөөдөр та бүхэндээ ингээ танилцуулъя гэж бодсон юм аа. Тэгээ миний ярих бол ерөнхийдөө ихтэй байна. За чөлөө төсийн тухай хуулийн шинжилсэн найруулга дотор гэдэг ийм зорилтууд байдгаа гэдэг. Нөгөө хотын хөгжлийн төлөөх олон бодлогын баримт бичиг дотор байдаг хэрэгтэй хэрэггүй мэддэггүй нөгөө олон зорилтууд чинь ингээ байж байгаа нэ. За тэр 2 сая жуулчин орж ирвэл яах вэ гээл жишээ нь 2 сая жуулчин Монголд айлчлах тээврийн боломж онгоолоо л гэж байна. Манай аялал жуулчлалын салбарын хүмүүсээ бол бас анхааралтай анзаарах хэрэгтэй. Мөн энэ салбар шинээр бизнес эрхлэе гэж бодож байгаа хүн бол бас тооцох хэрэгтэй. Төрөүний хилцүүлгийн үед бол ногоо өндөг юу үлээд тийм салбарт бизнесийн боломж байна л гэдэг нэг үг хэлсэн. Нэг өндөг ярьсан, ногоо ярьсан шүү. Би бол энд өшөө бүр том бизнесийн боломж байна л гэж хэлэх гэсэн. 2 сая жуулчин Улаанбаатарт ирэхэд тэднийг хонуулах байр сав хэрэгтэй, буудал хэрэгтэй. Тэр их хийх үү? Засгийн газар үгүй. Хотын захиргаа бүрч үгүй. Та нар л хийн. Энэ бизнесийн боломж. За энэ хүмүүсийг хоололж ундлах хэрэгтэй. Дээрээс нь энэ хүмүүст үзүүлж харуулах нөгөө аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх хэрэгтэй. Бид нэр бий болгох хэрэгтэй байхгүй. Энэ бүгд боломж. Бүгд боломж. Тэгээ би эцэст нь юу гэж хэлэх гээд байгаа юм гэвэл ерөөсөө Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болгоныг та нар маань ингээд нэг нэгээр нь барьж аваад бизнес төсөл болгоод хотын захиргаатайгаа сайхан хамтарч ажиллаач. Бид бүх талаар дэмжиж ажиллая. Би хууль зөрчихгүй. Бас худлаа ярихыг хүсэхгүй байна. Тэгэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хууль эрх зүйн хүрээнд би та нартай хамгийн ил тод нээлттэй шилэн ажиллахыг хүсэж байна. Тэгээ ийм боломжийг чинь хотын захиргаанд олгооч. Бидний туслаач гэж та нараас хүсэх гэсэн. Тэгэхээр чөлөө төс байгуулвал юу гэдгийг. Чөлөө төсийг байгуулах явцад хамгийн багадаа 80 мянган төр ажлын байр бий болно.
Тэр одоо барилга байсан гэж чинь барих болохоор барилгач нь мэдээж хэрэг болох байлгүй дээ. Зам харгуугийн тавих болохоор зэрэг замын компани хэрэг болж таараа байлгүй дээ. Энэ бүх төр ажлын байрууд ингээд ийм хэмжээгээр чөлөө тус маань одоо тодорхой хэмжээнд үр дүнд хүрээд бий болоод эхлүүл хамгийн багадаа байнгын ажлын байр нь 55 мянга ч гэдэг юм уу цаашдаа 100 мянган ажлын байр болно л гэж харж байгаа. Та бид нар түрүүнийг 2 сая төгрөгийн амжиргааны наацхийн хэрэгцээ гэдэг нэг юм ярьчихсан. Хэрв үнэхээр Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөө төс байгуулагдаад тэнд хөрөнгө оруулалт хийсэн ажил олгогч нар маань манай залуучуудад 2 сая төгрөгийн доотлын хэмжээс цалингийн доотлын хэмжээ 2 сая төгрөгийн цалин олгоод Улаанбаатар хотын гудамжаар хэдүүлээ нэг 100 мянган залуучуудыг карманда 2 сая төгрөгтэй 100 мянган залуучуудыг Сүхбаатарын талбайд алхуулъя л да. Юу болох вэ? Нөгөө зарагдахгүй байгаа барилгын салбарт орон сууцны нөгөө зах зээл дээр юу болох вэ? Тэнд ажилладаг тэр барилгын салбарын компаниудын ашиг орлого юу болох вэ? Тэр компанид ажилладаг хүмүүсийн цалингийн хэмжээ тогтмол тэгээд шагнал урамшуул нэмэгдээд юу болох вэ? Бусад худалдаа үйлчлэгээний салбарт эдийн засгийн ямар одоо өгөөж бий болох вэ гэд зөндөө юм би. Хэрэг би 2 сая төгрөгтэй бол миний цалин тогтмол болох юм бол за би л хамгийн эхлээд нэг 2 өрөө байр лизингээр авна. Тэр би бол нөгөө Прус машина би арай жоохон сайжруулна. Жоохон дээрдүүлнэ шүү дээ. Эхнэрийнхээ төрсөн өдрийг би гэртээ хийхгүй нэг мах чанаад хэдэн найз нараа дууддаг байсан бол болоод ресторан тэмдэгдэнэ. Би ресторан тэр үйлчлэгээний салбарыг би бас дэмжиж шүү дээ. Хэрэг би 2 сая төгрөгийн тогтмол цалинтай бол хүүхдээ боломжийн одоо төлбөртөө англи хэл мэл заадаг ийм одоо цэцэрлэг сургуульд өгнө. Ингээд боловсролын салбарыг одоо бас дэмжих нэ. Өөрөөр хэлбэл макро түвшиндөө Монгол улс бүр Улаанбаатар хот өдгөө Монгол улсын эдийн засагт ийм эерэг том дам нөлөө үзүүлнэ. Энэ бол та бидний хөгжлийн ирээдүйн гарц гэж харж байгаа. Тэгэхээр энэ чөлөө төс байгуулах ажлыг төр хувьшилгүй одоо хотын захиргаагүй ингээ бүгдээрээ сайхан дэмжийе гэсэн одоо нэг ийм эрхэм уриалгыг би та бүхэнд хэлэх гэсэн юм аа. Чөлөө төс Улаанбаатар хотод байгуулагдсанараа ийм хоёр эрхэм зорилго хангагдана гэж би харж байгаа. Нэгдүгээрт Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ. Шинэ шатанд гаргах. Хоёрт нь хотод тулгамж байгаа асуудлуудыг шийдвэрлэх үндсэн нь энэ болж мэдхий. Тэгэхдээ би эргэлздэггүй. Гэт ийм одоо зүйлүүд байна. Тэгээ би та нарыг одоо чилээгээд хэтэрхийх удаа ирсэн бол намайг өршөөгөөрэй. Гэхдээ одоо та бидний хамтын ажиллагаа энэ хотын ирээдүйг одоо хэрхэн байлгах вэ гэдгийг бол шийднэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Намайг төвчээртэй сонсонд баярлалаа. Таатай орчноо бүрдүүлсэн аюулгүй эрүүл бас бизнес эрхлэх боломж дүүрэн бүрдсэн хотыг бий болгодог ийм олон улсын жишг бий. Ажиллаж байгаа улс төрийн шийдвэрүүд, за дээрээс нь засгийн газрын шийдвэрүүд хийхин төлөө бас ажиллаж Хувийн эмчилүүдэд дэмжиж ажиллах, хувийн эмчилтэр шаардлагатайгаа хөрөнгө оруулалтын болоод бодлогын дэмжлэгүүдийг үзүүлэх тал дээр Тэгэхээр төр хувийн хөгжлийн түншлэл гэдгийг бол бид дараагийн шатанд авч харахад ийм боломж болцоо, хамтын ажиллагааны ийм боломж болцоо байгааг харуулж байгаагаар бол энэ форум бол онцлогтой гэж. Би бол энд өшөө бүр том бизнесийн боломж байна гэж хэлсэн.